Улаанбаатар хотын хэмжээнд 1230-ны хэмжээнд байна. Жил дуусчаад 15 км зам засварын ажил хийдэг байсан. За одоо бол өнгөрсөн жил миний санджаар 181 км зам зассан. За ингээд тэрний одоо нөгөө гүйцэтгэл готов байгаа ажлууд энэ жил нөхөгдөж байгаа. За энэ жилийн тухайд бол 101 км авцам засварын ажил Улаанбаатар хотод хийгдэж байна. Ингээд энэ 2 жилийн хугацаанд бол ер нь ингээд Улаанбаатар хотод хийгдэж байгаагүй ийм хэмжээний бүтээл байгуулалт хийж байгаа бүр онцгой тохиолдол. Гэхдээ би өнөөдөр ингэж ажиллаж байгаа нөгөө иргэдээс ирж байгаа санал хүсэлтийн дагуу өнөөдөр одоо яг ямар асуудал тулгамдж байна та бүгд тэр болгон дээр бас нэг тайлбар авч мэдээлэл авъя гэж байна. Авууштай олон зүйлүүд байна дараа. Нэгт маш олон километр авцсан засварын ажил бүхэндээ байхгүй хийж байна. Жишээ иргэдэд буцаад ингээд автомашин авнаар явбал одоо тогтой тухтай автомашин дуу орохгүй сахуудаар ингээд иргэдэд зүйлүүд байна. Замын төвжил буурна, стресс бухимдал иргэдийн хувьд одоо багасна гэж байна. А дээр нь энэ зам засварын ажлуудыг өмнө нь хизээ ингэж шөнийн хугацаанд хагаад шөндөө асфальт аваад маргааш өглөөд нь ингэж нээж исэн ийм тохиолдол хэцүү ховор шүү дээ. Дандаа л баг ингээд 7 хоног, 10 хоног, 14 хоног гэдэг ингээд янз янзын тохиолдолд ингээд зам засваруудаа хийж явчихдаг байсан. Одоо бол ингээд ээлжилж аваад аль болох ингээд эгнээ урсгалыг бүгдэн хаахгүйгээр явуулж байгаа нь маш сайн байна. Одоо яг ингээд зам засварын ажил 101 км авцсан байж байгаа. За энэ зам засварын ажлуудад усны хаягдлын асуудлыг яаж шийдэж байгаа вэ? За бид бол одоо ингээд яг энэ хотын гол болон замуудын засвар шинжилт одоо ээлж засварын ажлыг хийж байгаа. Энэ одоо яг төвийн эсгүүд өөрийн гэсэн одоо дуучин байсан борооны усны шугамтайгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Викторийн боломж гэхэд одоо 2009 онд одоо Баян бүрдийн тойрогоос одоо 100 айлын уулзалтыг засч ирсэн. Энэ одоо өөрийн гэсэн зайдууд шугамтай. Тэгээ бид одоо төвийн эсгүүд бол яг төвийн 18 коллектороор усан зайдууд хийж байгаа. Энэ дээр бол тийм ус зайдууд шугамгүй өдр гэсэн байхгүй. Дээрээс нь 50-ны өргөнчлөө өөрөө шугам шүлжээтэй, Чингисийн өргөнчлөө шугам шүлжээтэй байгаа. Чингисийн өргөнчлөө Тэмээтэй өвшөнөөс урагшаа зайсангийн зам болохоор ямар шугам шүлжээг байж байгаад бид нар энэ жил шинжилтийн ажлын хүрээнд шинээр шугам угсраад хийж байгаа. Тэгээ одоо хүчлэлт нь одоо тэр нэгдүгээр тал борооны усны шугам шүлжээний угсралтын ажил дуусаад дээрэс нь 1А 2-ын Д гэсэн тийм одоо нэг дулааны шугам шүлжээний одоо зайсангийн чиглэл одоо хүннүү удирдлагын актив чиглэлийн тийм дулааны шугамын ажлын шинжилт бийж буй шинжилт нэвтрэх сувагт орж байгаа. Ер нь бол ингээд замын төвжил бууруулах, богино хугацаанд энэ замын төвжил бууруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За энэ хүрээнд зам засварын ажлын үед бид нар бол ингээд маш сайн зохион байгуулалт хийх гэж оролдож штеп ингээд. Одоо жишээлбэл ингээд энэ бол Суйсын ертөнцийн зүгээр 100 хойтлоос автлаасаагаар дамжаад 100 айлын уулзалт хүртэл энэ замын засварын ажлыг хийхдээ нэг нь бүтэн хаагаад шөндөө бүх ажлуудаа хийгээд өнөөдөр 12 цагт нэг гэж байгаа. Тэр үедээ бол замын хойдлынхоо игнэг одоо ингээд машинуудыг ингэж бүтэн ингэж чөлөөтэй явуулах болцоогоор хангаад ингээд бүрэн одоо цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Энэ бол нөгөө замын төвжирлийг бууруулах гэж энэ ажлыг хийж байгаа шүү дээ. Зам засварын ажил хийж байгаа. Гэхдээ замын төвжирэл бидэрт бас асуудал үүсэх учраас иргэдэд дуур бухимдалгүйгээр явах одоо болцоог нь бүрэн хангаж байгаа. За гэхдээ нөгөө мэдээллийн их сурвалжуудаа бид нар маш сайн өгмөр. Жишээлбэл Эргэнбаяр өнөөдөр 3 дахь өдөр өглөө би ингээ гараад ажилдаа гараа явхад аль зам засвартай байгаа вэ гэдгийг би хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд утас ашигладаг хүн байна. Утас ашигладаггүй хүн байна. Телевиз үздэг хүн байна. Телевиз үздэггүй радио сонсдог хүн байна. Тэгэхээр бид нар нөгөө жолооч нартай юм нэгдсэн нэг мэдээлэл өгөх хэрэгтэй. Заашгүй шаардлагатай. Зарим одоо залуучууд бол ингээд Google Map дээр очих газраа хийгээд хамгийн хурдан аль байршлаар би явах уу гэдгээ Google Map нь өөрөө хэлээд өгч байгаа байхгүй. Тэ? Тэгээд хамгийн хурдан явах зам нь энэ зам байна гэдэг ингээд өөрөө зааж өгöd. Энэ үед бид нар жишээ нь ингээд Google Map дээр зам засварын одоо ийм ажлуудаа мэдээллүүдээ ингээд байнгын тогтмол оруулаад явчихмаар. Энэ дээр одоо яг нэг хүн хариуцаад энэ ажлыг зохион байгуулж. 3 өдрийн өмнө тавьж байгаа тийм нийтийн тээврийн хадтагаа нийтийн тээврийн хадтагаа тээврийн цайтайгаар хадтагаа манайх уруутай ингээд төлөвлөсөн байгаа зүйл тагаа оцоод нийтийн тээвэр болохоор иргэдэд одоо автобусны маршрут төлөвлөлт болсон маш заавал мөнгө шахаад аргагүй.
За дарга манайхаас яг энэ дээр ингээд нэг хамгийн гол юм дээр хяналтаад байгаа хэрэгтэй. Бид нар зам засварын ажлыг иргэдэд нэг мөр, нэг сувгаар мэдээлэл өгч хүргэх хэрэгтэй. За энэ дээр би хамгийн түрүүнд нэгдүгээр хэлж байгаа юм бол Google Map ашиглаж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт Google Map дээр зам засварын ажлын одоо мэдээллүүдийг 72 цагийн өмнө оруулсан байна. Энийг яг одоо ажлын хэсгээс нэг хүн гаргаад энэ одоо Google Map дээр зам засварын ажлуудын төлөвлөгөө уялдаж орсон байна уу үгүй гэдгээр ингээд хяналт тавиад ингээд та хэд нь мэдээлэлээ солилцоод хамтраад ажиллая дарга. Болох уу? За хоёрдугаар сая бол ингээд гар утас ашигладаг хүмүүс нь энийг ашиглаад явчихад мэдээлэл авчих. Хоёрдугаар бид нар нөгөө өөрөн телефоны оператор компаниудтайгаа уулзаад одоо ингээд торгуулийн бүх мэдээллүүд явж байна. Яг үүнтэй нэг адилаар дарга. Одоо хоногийн бүтэнсээ өдөрч байдаг юм уу? Ингээд нөгөө зам засварынхаа тэр тухайн 7 хоногийнхаа мэдээллүүдийг бүгдийн 100% өгөөд явчихмаар байна. Энэ боломжтой юу дараа? Холбогдол байгууллагуудтай маш их уялдаа холбоотой ажиллаж Facebook олон нийтийн сүлжээ болов юу бид авчиг мэдээж авцамын засвартай холбоотой мэдээллийг тухайн бүртэн тавьж байгаа. Тий, одоо дээр нэмэгдүүлээд энэ мессежээр энэ 7 хоногт ийм хугацаанд энэ замууд дээр засвар их болсон тул иргэд та бүхэн одоо өөр замыг сонгож орчихно гэдэг мэдээллийг өгөхөд бол ямар ч асуудалгүй билээ. Одоо би өөрөө ч иргэд чи ингэж ашиглахад ямар асуудал үүсэж байгаа юм. За одоо жишээ нэг сайт дээр ч гарлаа. Нэг пэйж дээр гарлаа. Нөгөө зам засварын ажлыг пэйж рүү ороод тэр пэйж чи ингэж маш олон минутанд бараг 10 минут ч юм уу 1 минут ч юм уу байнгын мэдээлэл олж байгаа учраас зам засварынхаа нөгөө хийгдэж байгаа ажлыг мэдээллийг хүлээж авч чадахгүй. Тэгэхээр би юу гэж хэлж байна вэ гэхээр зарим хүмүүс Facebook ч орно. Зарим нь Twitter ч орно. Зарим нь одоо бүр тийшээгээ ч орохгүй. Утсаа ашиглаж чадахгүй ч хүмүүс байна шиг. Тэгэхээр би нөгөө мессежээр явуулж байгаа. Мессеж. Тэр нөгөө иргэдэд бид нэг мессеж өгч байгаа шүү дээ. 7 хоногийн бүтэнсээ өндөр иргэдэд мессеж өгч энэ 7 хоног Улаанбаатар хотод зам засвар хийгдэх ажлуудыг улсын үйлчлэгийн мэдээллийг энэ линкээр дамжиж олж авна. Тэгээ нөгөө линк рүү дараад оронгууд нэгдсэн нэг сувгатаа нэг пэйж рүү мэдээлэл нь ордог. Эндээ тавигдсан байдаг. Ийм л зүйл байна. Тэгэхээр мессежээр явуулдаг дээр болно гэвэл яг үзээд энийг хариуцах байна. За, гурав. За, одоо манайхаас бол ийм л зүйлээр ажиллаж байна. Бид UBC-ийн мэн гэдэг пэйжн дээр Улаанбаатар хотын замын төлөвлөгөөний мэдээллүүдийг бүгдийг автоматар оруулж байна. Тэгээ иргэдэд яг нөгөө нэг пэйжн дээр автомат мэдээлэлүүд орж байна. За энэ их сурвалжийн линкийг танд өгч байна. Та тэрийг одоо нөгөө мессежээр гэнэ. За нэмэлтээр бид нар нөгөө бусад одоо сайтуудад бүх мэдээллүүдийг өгөөд явчих. 7 хоногийн бүтэнсээ өдөр мэдээллүүд өглөө нэг өдөр мөн тэр мэдээллүүдийг давтаж пэйжүүдээр оруулахтаа ингээд ерөөсөө мэдээллүүдийг сурвалжуудыг бид аль болох нэмэгдүүлээд явхад иргэдэд ингээд та хаана ингээд мэдээлэл очих нь амар болчих. Тэгвэл би ингээд бүхэлдээ өнөөдөр 100 айлын замыг сонгохгүйгээр аль болох одоо бусад замуудаа сонгоод замын хөдөлгөөнд оролцож өөр бүхэл стресс бүхэл аль эсвэл цагаа өмнө бодож гаргаж болно. Аль эсвэл орой бүр орой нэг өдөр томттой ингээд цагаа зохицуулаад явъя гэсэн ийм л зүйл. Ийм мэдээлэл зүйлүүдийг бид нэр анхаарал ажиллагаа